Нэг сарын нэгэнд төрсөн болохоор яг тэр тал дээр жаахан хэцүү. Бүх баярлалаа дуусны дараа миний төрсөн өдөр болохоор аюу сонир байдаг аахгүй. Тэгээ манай хүн анх төрсөн өдөр хийж үзүүлж илаа. Төрсөн өдөр гэдэг чи ийм юм ингэж гоё баярлах хэрэгтэй юм байна. Аав ээжтэй баярлалаа гэдгийг хэлдэг өдөр юм байна. Тэгээ гоё гэр бүлээрээ аюу гоё цагийг өнгөрөөж манай хүүхдүүд манай хоёр хүүхд болохоор гоё ээжтэй захиа бичээд ингэж гэр бүлийн аюу гоё баяр болох хэрэгтэй юм байна. Ингэж баярлах ёстой юм байна. Ингэж хамтдаа гоё цагийг өнгөрөөх ёстой юм байна гэж ойлгосон доо. Эфирийн тус буюу энэ байгаль ургаж байгаа гахалтай амин тусныхаа нөлөөллөөр Нихматайгаа найзлсан. За тэгээ түүнээс хойш одоо ингээд 6 жил ингээд Яматайгаа маш гоё ингээд амьдралын болон ажлын холбогдлолтой дотн найз маань болсон. Хүний хамгийн мартагдшгүй сайхан баяр өгдөг. Нэг нас нэмж байгаа гэдэг утгаараа хамгийн сайхан мартагдшгүй баяруудын нэг байдаг. Тэгээ ийм сайхан баяртай Инхмагийнхаа төрсөн өдөрт ийм сайхан баярыг хуваалцахаар ирсэнд маш их баяртай байна. Хол байдаг ч гэсэндээ ерөнхийдөө бид нэг баг хамт олон гэдэг үүднээсээ маш сайхан найзлж нөхөрлөж ирж байгаа. Тэгээд одоо аль хэдийн бас 4 жил болсон байна. Тэгээд энэ удаас дахиад Монголд ирээд хурмаа игээд төрсөн өдрөө тэмдэглээд энэ зам бол үнэхээр бүр Инхмагийн маань зам байлаа гэж бүр хэлж болохоор байна. Тэгээд бид нар Инхмагийнхаа хурим төрсөн өдрөөр ингээд амьд асныхаа бүсгүүчүүдтэй найзуудтайгаа ингээд ойрхон уулзах боломж гарч аваад би бүр маш их баяртай. За найз гэдэг бол ерөөхдөө бол миний хувьд бол би найзуудтай ямар байдаг вэ гэхээр яг нөгөө хэрэгтэй үед нь одоо үнэхээр энэ туслах одоо тусламж хэрэгтэй үед нь яг хамтдаа дэрэгдэн байхыг бол хамгийн хэрмэлцдэг. Ямар ч одоо цаг үе хамаагүй. Тэгээд аз жаргалтай байж байна уу, зовлонтой байж байна уу те яг дэрэгдэн яг өөрийнхөө одоо биеэрээ дэрэгдэн байхыг аягүй хэрмэлцдэг. Яг тэгээд одоо туслах байж болно те аз жаргалыг нь хуваалцах байж болно те яг тийм дэмэндээ гэж ярьдаг шүү дээ. Яг тийм л одоо найз ахыг бас боддог. Тэгэхээр одоо найз гэдэг ойлголт бол миний хувьд бол яг тэр л юм л та. Бусдыгаа манлайлж те уриалан дууддаг. Маш одоо үзэсгэлэнтэй юм сайхан найз минь байгаамаа. Тэгээ хайртай найздаа цаашдын ажил, амьдрал, бизнес за үрд бид нар хамтдаа найзлах те дурсамж бүтээхийн сайхан үйлдэл бид нар одоо байнга цаг гаргаж бие биендээ хайраа түгээж явах болно. Тэгээ найздаа хамгийн сайхныг хүсээ өрөөё. Үсья. Японд 14 хоногтой уулзаад тэгээд маш шаардлага явдалтай цагдаа нарт уулзаад хөвчлөлтэйгээр танилцсан байгаа. Санах баха. 4 цагдаатай байлаа. Цагдаа. Японд болтгүй үйл явдлыг болгосон байгаа. Тэсээ гэж хэлсэн байгаа. Үнэхээр ерөнхийдөө бол байнгын холбоотой байдаг найзууд тэгээд хол байсан ч гэсэн тэр санаа бол зөвхөн байдаг найз гэж байдаг шүү дээ тий. Яг тийм заавал өдөр болгон уулздаг байсан ч гэсэн тэгэл олон жилийн дараа уулзсан ч яг нөгөө замгаараа нэг хിവэрээ яг тийм байдагт нэг мадаас гоё надад ч гэсэн найз гэж байдаг шүү дээ ийм найзтай шүү гэж бас бахархдаг юмагаараа.
одоо бол амар олон инхмагийн цагийн үе найзууд нь ингээд ирсэн байна. Монгол дахь, Японд дахь гэж 10 жил одоо ингээд тэгээ энэ нь болохоор хөрмийн зураг авалтаас эхлээд ерөөсөө ингээд найз нар тань би найзалж ингээд эхнээсээ бүгдийг таньдаг болсон байна. Одоо бас нэг нэрсээр танихгүй хүмүүстэй найзалж байна. Тэгэхээр ингээд бүх хүнтэй нийтж бүх юугаараа төгсгүүдийг одоо харуулж байна. Тэгээд маань мундаг хүн шүү гэж хэлмээр байна. Хүнтэй одоо маш үнэнчээр тууштай хүрч чаддаг учраас одоо тэр бүх хүмүүс нь энэ өнөө баярын өдөр нь ингээд ингэж олноороо цаларж байгаа гэж бодож байна. Тэгээд хамгийн сайхан бүхнийг дахин өсгөө өрөмөр байна. Цаашдаа тэгээд жил бид нар уулзаад боломж олно. Өдрийн тэмдэглэх байх сайхан юм чаднаар байна. Аз жаргал бэлгэлдэж хамт инээж найргаж одоо тий хамгийн сайхан тусламжийг үлдээгээрэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хүн ерөөсөө тэгээ хурманда төрсөн өдөртөө аливаа сайхан хүмүүхэндээ сайхан сэтгэлтэй хамгийн дотны хүндэтгэж байгаа шүү гэж та бүхнийгээ урьдаг. Тэгэхээр та нараа бол миний төрсөн өдөртөө бол хамгийн хүндтэй зочид байгаа. Тэгээд хүрэлцэн ирсэн маш их баярлалаа.